Ерөөсөө хаана арх байна тэнд ган зориг л байна. Өгдөө ажил дээр гачин царайтыг өдөржингөө яолно. Эндээ бүр дасал болсон. За энэ бол манай байгууллагын оператор Чулуун цэцэг. За энэ бол жинхэнэ дамын намаачин хүүхэн. 500 төгрөгөөр авсан зүйлээ 5,000-аар шахдаг. Энэ гэхдээ хүний хэрэгцээтэй бүх зүйл Чулуун цэцэгт байдаг. Удахгүй тэр бомтон ч болж мэдхээр бүсгүй. Харин энэ бол манай байгууллагын оператор Эрдэнэ зан. Энд маань юу тохиолдож явдгийг бүү мэд. Байнга уурлаж, стресстэж, бачимдаж явдаг нэгэн. Ингээд манай байгууллагын нэг өдрийн ажил инхүү эхлэндээ. За, хямдхан уснууд биш үү? Гуччи, Армани, Versace, Dolce & Gabbana гэбэшөө. Биш наадхаас арай өөр төрлийн ус байна. Яасан шаардсан юм уу? Шаардсан. Чамд зориулсан ус байна. Шүүд. Байна. 5,000. Аа? 5,000. За болоо штэ ч одоо. Хүргэлт нь орж байгаа шүү. За. Тэр нэг дэлхийн бүх шингийн ямиг зарчмаар юм дөө. Зарна штэ. Миний аз памперс авахгүй. Үгүй авахгүй. За. Байна уу 2000 лавр таныг сонсож байна. За такси дуудлага. За би тань руу мессежээр явуулъя. Та манайхаар дахин үйлчлүүлээрэй. За өнөөдөр дуудлага бага ирээсэй дээ. Ерөнхий оператортай өдөр бүр ядарчих юм аа. Байна уу 2000 лавр таныг сонсож байна. За. Та өөрөө ороод эдгүүрээс авчиж болдгоо юм уу? Нэр нь тийм л дээ. Сар бүрийн нэгэнд цогтуурууд хундаа зардггүй хууль гарсан байгаа. Тийм учраас за ямар нэг аргаар зохицуулахыг бодъё. Таныг оператор ган зөрөгтэй олбоё. Байна уу 2000 авах таныг сонсож байна. Уучлаарай сар бүрийн нэгний өдөр зарддаг юм аа. Тий. Заавал олоод өгөө. Юу яах вэ? Та нэг 13 дугаар хоороолын эцрүү яваад үзкөө. Хотын төвд хэрэгтэй байгаа юм уу? За тэгвэл та 25-аар дээшээ хойшоо өгсөд Алоха ресторан байгаа. Тэрний баруун гарлаар ирэхээр нэг төмөр цавын шар байшингууд байгаа. Гундлын байшингийн 1-р оцсон дэлгүүр байгаа. Баян шүний эцэд явж байгаа юм уу? Тэгвэл яг надад зогсоодох тоо. Тий, хойд талд чинь нэг юу байгаа вэ? Нэг дан цагаан хүсний дэлгүүрсэн дэлгүүр байна уу? Тий, тийш яваад оч. Цоочтой байна. Зүгээрээ хаалган цох өчглөөд сайн нүд. Тайлахгүй байна. Луя лука гэж дуудаа. Урдаас ч нэг хүн гэж байна уу? За урдаас нь хариулаад ингэж ярина шүү. Гэхдээ тий. Одоо парол та сайн сонсож байгаарай. Алтан загас аавын хүүгийн аминд ор шууд гаргаад өгч байгаа үстэй. Баярлаа. Баяртай. Ямар гэчи паролтой гэвэ? Алтан загас аавын хүүгийн аминд ор. Та нар ч бүр нарийнсцэн биш үү юу? За. Яг наадахаараа дагнаа тустай лавлах байгууллагаас та будаа болох юм биш үү? За чи дугуй заа юу? Чи зүгээр бачуураад яана нүдийг хараач. Гэхдээ чам сэтгэлээсээ нэг зөвлөгөө өгчлээ яач вэ? На сэтгэлийн хүчин бачууртай сонсогдоод байна за. Тэг ч одоо. Надаа нүд чи аягнаасаа бүлтэрлээ. Байна уу 2000 лавр таныг сонсож байна. Химрийн сан та гандаа ороод өөрөө уншуулчвал манайхаараа минут нь 5,000 штэ. Таныг оператор Эрдэнэ зантай холбоё. Химрийн сан гэж байна. Өөр арга. Одоо сангаа тавьж чадах болгоо болно. Манай өвөө лам байсан за. Байна уу? Сайн байна уу? Би танд юугаар туслах уу? Химрийн сан гэсэн үү тийм ээ? За та бүхэн тойрч суугаад утсаа спикер дээрээ тавиад залбираад тэгээд ажил төрөл сайхан бүтээсээ бүх юм сайхан болоосоо гэд сайхан бодоод сүсглээ суугаарай. За би ингээд ном уншлаа. Жавргад суурном судрана махаяна судраваад багвасрajд сэжава тэгвэжана. Бүгд ч ерөн заслаа гэдэг юм. Жинжсэн бадамждан чагцалоо тэмцэл ба жалба жалзда жалбад гомн сэжэнжэдэ хунгарамна тэгдэн шиг юу хонх тамар манад байхгүй л тий. Тий. Би юу гэж амаараа их үед энэ чинь. Бага хонх тамар нь байж чинь би одоо амаараа. Би чадахгүй л дээ. Тэгэд ч би чадахгүй. Гэхдээ ер нь өөрөөсөө ламаа авчираад энэ номоо уншуулахаар нь заавал яагаад би унших ёстой бэ? Йоо. Тэр гандд очоод номоо уншуулах яад бэ? Ажлагтай хот ядаргаатай бэ? Яана. Юу гэсэн юм чи би амаар одоо хонх тамруулаа байж байгаа юм уу? Ямар харагдаж байна?
Чи одоо наад хүнийхээ хэмрээнд босгон үдний сүнсийн зайлууд ажиллаа шүү дээ. Тэр асуултаа жоохон цензуртаа айтаахан тавил дээ чинь. Би ч бас хүн шүү дээ. Биш хэрэглэгч хаан гэж үг биш үү аа? Арай дэндүү хаан байна тэгвэл. Биш. Манай 2000 лав таныг сонсож байна. Онлайн дэлгүүрээ. За би таныг оператор чулуун цэгтэй олбоё. Байна уу? 2000 лавлах таныг сонсож байна. Танд яваар туслах уу? За онлайн дэлгүүрийн утас. За та тэмдэглээд аваарай. 97 33 33 97 33 33. Баярлалаа. Та дараа дахин холбогдорой. На балаач өөрийнхөө дугаарыг өгчлөө шүү дээ. Тэгээ яа тий. Байна. Байна. Тий онлайн дэлгүүр мөн байна. Тий. Юу захиалгасан та? Хүүхдийн памперс байгаа. Тий. Хоёрыг авал хүргэлт үнэгүй шүү дээ. Дөрвийг өө. За тэгээ одоо хүргээд үгүй. Та хаягаа илчих. Тий. За тэг мессежээр давхар явуулчих. За баярлаа. Би газ хүргэлт хийчихэд. Энэ авгаас амьдрна стаймер авгаа. Яаж сэтгэж чадчихараа. Чи яагаад бачимдаад байгаа юм бэ? Бачимдсангүй би бахархаж байна. Хог шамшиг гэж гэж бахархт юм уу? Янз янзаар бахарх шүү дээ. Байна уу 2000 лав таныг сонсож байна. Юу гинэ? Манай нохоо ганцаардаад байна. За би таныг оператор Эрдэнэ зантай олбоё. Нохоо ганцаардсан гин. Хань бол. Байна уу би танд явуулах туслах уу? Нохоо ганцаардсан юм уу те? Та рамбл хэдүүлээ вэ? Тавуулаа. Нохоогоо орчдгоо те гэвч одоо битээ орхиороо ядаж ажилтаа явахдаа ч аваа явж үл зүгээр шүү. Ер нь нохоотойгоо сэтгэл санаанаас аягүй сайхан харьцах хэрэгтэй шүү дээ. Тий, хүнээс нуудаг бодсон сансан юм яадаг уулаад гашаад хэлэхгүй юу? Нохоо ямар цаашаа яриул гэж дээ. Тэгээ хөгжилтэй юм яриад ер нь нохоод ингээ хайрыг аягүй сайн түгээ. Тэгвэл нохоо өөрөө ингээ сайхан зөөлрөөд өөрөө ч гэсэн танд хайртай байх болно. За баярлалаа. Уучлаарай би өөрөө нэг нохоод хийждэг болохоор яг бас сэтгэл санааны хуваалцах чадахгүй л дээ. Даахуу шүү. Нохооны хэл гэж байд юм уу? Одоо гуцах гаслах л байлгүй дээ. Тэр нохооны хэл мэддэг хүнд байхгүй юм л да. Та нар тэр нохооны хэл мэддэг хүнээ өөрсдөө аваад тэр нохоотойгоо ярилцсан дээр бах уу тий. Гэхдээ ер нь би бодоод байх танаа нохоотой энэ сэтгэлээ яриа сууж би одоо хийм бэ? Тэр нохоод хийжсэн юм бол сэтгэл санааг нь өөдрөг байдгаач ээ. Ядаргаатай бэ? Би одоо нохооны хэлээр яриа сууж явах уу? Хүчи саяных шиг хав яриач дээ чи. Яс хэрэлдээ сууж байна чи. Хэрэлдээд байж байна чи. Байна уу 2000 лав таныг сонсож байна. Юу гинэ? Эротик өгүүлэлэг сонсомоор байна. Яг нөгөө ярьдаг хүн наагдтай эмгэг твцсэн байгаа л да. Надаар яриулъя гэж юу? За би оролдоод үзье. Таны хажууд хөгжин байна уу? Та нэг юм янаг ая тавьчаач. Нүдэн. Эротик өгүүлэлэг. 10 жирийн ингэж хэлхийг сонссон байлжидмаа. Ихэд дачаатхын сацуу. Хундагтай архаа хүнтэрч орхиод гадуур гуцаан тайллаа. Түүний гадуур гуцаан тайлахад хоёр хөхний толгой нь сэрийж харагдах нь юутай үзэсгэлэн те. Энэ үед 10 жир бажидмагийн өмнө сөхөрт суугаад богн банцлын дээс өглөө. Шааш нь оператор Эрдэнэ зан ярина. Йоо ямар юу яа. Яр. Банцлын зүгцээ шүү. Бано. Бан. Өтө сүгцэн байгаа юм уу те? Өтө сүгцэн бол одоо энэ юу хийгээд ангаагаа зогсоод байгаа юм бэ? Ажил ихтэй хөлтөлтэй байх тийм тэнэг асуулт асуугаа болооч ээ. Ичээч ээ.
Ийм хачимаа өөрөө хариултаа яагаад юм. Бооч өглөө. Юугаа хийгээ зогсоод байгаа бэ? Байна уу? 2000. Саяны хүн чинь уурлаа шидчихлээ. Шидэж ш. Sorry. Юугаа зогслоо? Одоо ганцаагаар ярил. Тийм манзлын зогссон байлоо. Чааш нь оператор чодонцэг ярина. Гой. Байна уу? За. Балжитмаа богн ганцлаа дээш сөхөн аравчаад хонгор байна. Чимэн надад онлайн дэлгүүрээс өнөртэй авсан. Памперс аваад өгөлтөө. Шал галзуу юм байна шүү дээ. Хайрцаг яг одоо залах 97 33 арвчаа памперсаад арвчаа Зогсоо. Бурхан минь яг юу болж ирэх. Йоо ямар амар юм бэ? Яа. Хүүшиж балжидмаа памперсаар яад юм. Нөгөө тэгэл төрж мөрж магадгүй шүү дээ. Яана, эротик өгүүлдгийг памперс руу оруулдаг нэр. Амар. Магна памперс. Тэ балаараад байж. Зэ. Йоо. Энд ажил явагдаж байна уу? Юу явагдаж байна? Сайн байна уу? Сайн байна уу? Хүн болгон 6 мянган төгрөг хураалгана. Яг чаа. Юу болов? Ээлжид ясаараа манай ажлын ажилтан жавхлан нөхөртөө зодуулж эмнэлэгт хэвтсэн. Харин цаадагчин энэ удаагийн хэвтэлдээ сэтгэл хангалуун баяр багталтай хэвтэж байлээ. Яасан. Учир нь гэвэл хөнгөн бэртэлтэй гівтэлтээр хэвтэж байгаа. За ишгүй дээ ёо. Тэгээд хүн болгоноос 6 мянган төгрөг авахгүй бол болохгүй. Би 32 мянган төгрөгөөр торт авсан. Өөрөөсөө 2 мянган төгрөг гарсан. Тэгээд би иргэсэн. Худлаа гэвэл баримт нь энэ байна. Та нар намайг дундаас нь идэх чинь гэж бодож гинүү те? Үгүй баримт нь энэ байгаа байхгүй. Би нэг сохор дүүрэг чидээгүй Чи заа. байж хин чамайг идчихнэ гэдэг юм зүгээр өгч явах чи юм. Тэгж бодно шүү дээ. Тэгээ одоо нэг гэр бүлд нэг асуудал болохоор бид нар 6 мянган төгрөг хураалгаж идэг хайсан юм бэ? Бид нар амьдралгүй юм уу? Гэхдээ чамайг тэгээд их нэртэй зодуулаад эмнэлэгт очиж бид нар бас эргээд очиж штэ энэ чинь. Чи одоо хүн итгэдэг юм ярьж байгаа задруулаад ямар тэнэг юм бэ чи одоо? Наа чи их нэртэй зодуулт юм бэ? Чи яваадаа зодуулт юм уу? Үгүй. Харах царайны зодуулдаг царай байгаа штэ. Яа гэё. Ямар чагтад бэ? За буяач чи одоо. Саатад авчих. Чи наад улаан хамраа цагаан болчиход болоо. Арайч. За 6 мянган. Маа 6 мянга өгөхгүй бол булаагаад хэлбэх юм шиг байна. Өө цайны цаг болсон байж тээ. Тийм ээ. Өө Орой. хитэн хүргэлт хийчнэ. Сайн байна уу хажидагчээ? Сайн ажигч. Сайн байна уу та? Зэ. Хүш хажид ихчээ. Таны ажлыг би заах ёстой юу те? Би ингээ хогоо шууд ингээ хавчмаар байгаа байхгүй юу? Хогийн сав байхгүй. Би одоо шууд ингээ яхаар муухай байгаа зү те? Өөр яах вэ? За ойлголоо. Хогийн сав тавьчихнаа би. Гэхдээ гэрлээ миний охин. Энд чинь хэрэгтэй баримт юм биш үү? Би хэрэгтэй зүйлээ хайдаг хүн биш. Та дугаал өөрийнхөө ажлыг хий. Энэ өдрөөс хойш 3 хоног энэ дараа. Яа энэ нөгөө хүний нэг уудаг нас байдаг гэсэн би яг тэр уудаг насн дээр яваад ах шиг байна. Юу. Чи ч одоо хэдэн жил нас ярьж уух гэсэн юм дээ. За. Юу. Өглөө. Өө ямаан дарж яолдох уу? Яасан бэ? Сүүлд нэр наад үнрээс чинь салаач шүү. Баян яа. Сүүлд наадхан чи дасаад бийж архинд орж мэдхээр болчиход байна шүү ер нь зүгээр. За тэр арай тэнтнэ. Байна уу 2000 давж таныг сонсож байна. Цагаагаар урдсан мэдээ. Таныг оператор ган зөрөгтэй бол би. Байна уу 2000 авалт хэрэг сонсож байна. За. Улаанбаатар хотын цагаарын 3 хоногийн мэдээ юу? Өнөөдөр Улаанбаатар хотод 100 грамын халуун байх юм байна. Маргааш 0.33 грамын халуунтай. Нөгөөдөр 0.70. Юу вэ? Юу яриад байгаа Чи бүр яг архины цагаан солиод дусцсан юм биш үү чи ер нь. Яана. Чи болооч. Болоо яг байна гар татах гэдэг юм. 100 та. Арай дэндүү юм аа. Та одоо болооч тээ. Энэ ажлын хамт олон намайг юу гэж бодох юм? Ажилчнаас юм аваад идэм бэ гэж бодно шүү дээ. За хөөхтүүдээ имээд нь сайхан юм тохиолцоо. За энийг ямар ч хэлсэн гэрлээ охиндоо өгөөдхий. Юу юм? Хөрм үү, найр уу? Үсний дайх уу? Юу зохион байгуулах юм? Эртээ чи нэг баримт хайчихаагүй юу?
Тэрийг нэмэн кармаалчихсан юм аа. Тэгсэн хүмүүс аваад уншуулчихаж ийм баримтаар 100 сая төгрөг хочж явчээ. Ястаа сайхан болоод. Баяр үргээ ивчээ. Миний нэг хүний дээр энэ ч орхидог байсан байна. Тий. Та 100 сая авсан юм уу? Авцсан ястаа сайхан юм болоод энэ хөөгтүүдээ. Баяр үргээ. За зүгээр. Тэгэд имэн хүүтаага ярилцаа та хиттэй нэг сая төгрөг өгөхөөр шийджээ хөөгтүүдээ. Баярлалаа. Ямар Ямар Зүгээр баяр. өчиг сая төгрөгтэй болчихлоо шүү дээ. Тий. За нэг банкныхаа нэг зээл мэйлийг нэг сараа юм нөгөөд аа. За нэг тусал залгуул яваа ёо. Хөш. Та нар одоо юундаа баярлаад байгаа? Сайн бодооч. Холыг харж 2-3 нүүдлэр сэтгээч. 100 сая төгрөг. Энэ бол тоглоом биш. Энэ мөнгө хэний мөнгө вэ? А? Чиний. Миний мөнгө байхгүй юу? Яагаад? Бид нэр 6,000 цаас цуглуулад тэр баримтыг чинь үүсгэсэн юм. Тэгэхэд цохор зоос ч нэмэрлээгүй энэ хажид ихч бидний 100 саяыг авчаад сая төгрөгөөр биднийг хуурах гэж чинь баярлцгаагаад байх юм. Тийм биш шүү дээ. Нэрээ тийм биш. Яг уу. Юу сая төгрөг 100 саяг авах хэрэгтэй биш. Тийм шүү дээ. Бодооч яаш. Өш. Үгүй тийм байгаа үстэй. Манайхаа наад нэг санд бай. Араас нь очиод юу ч гэсэн хажилттай уулзаад хидээд үзье. Болохгүй шүүх цагтаа өмгөөлж хөлслөе. Хайстаа байхгүй. Өөрсдийнхөө мөнгийг олж авъя. Та одоо настай хүн байж болооч ичээч. Согод өрч хандлагагүй хүн байж хүний мөнгө авчаад ингээд сууж яхасаа. Хайстаа шүүх хурал завсарчлаа. Одоо орж ирээд бидний тал шийдэх нь ойлгомжтой. Та нэг байгууллагын одоо хүн бижиж иччихгүй ингээд шүүхийн өмнө ингээд зогсож явах гэж. Хий хөөгтүүдээ хэдүүлээ чи нэг жил олон жил хамт байгууллагт ажилласан хүмүүс заавал ийм газар ингэж шийдэх хэрэг байгаа мó та. Имэн хүүтаага ярилцаа та хэддээ тэр мөнгөний талыг нь өгчихөе л дөө тэхүү. Тийм би байхгүй. Бид нар хааштай өмгөөдөг ч хөлссөн. Одоо хоног ажиллаа орхисон. За дуусгаад. Бос. Шүүгч орж ирлээ. Шүүцгээ. За тэгэхээр шүүх хурлын шийдвэр нэгэнд гарсан. Хэмжлэгч байгууллага танай хамт олон бол эмнэлэг төвчсөн нэгнийгээ мөнгө цуглуулж иргэдэг их сайхан сэтгэлтэй хамт олон юм байна. За тэгээд танай талаас нэмж хэлэх ямар нэгэн санал гомдол байна уу? Одоо юу аах вэ? Бидний мөнгө бидэнд шийдэж өгөөч ээ. Оо чи битээ хамаагүй юм яриад ээ. Энэ танкинд байгаа хүмүүс наад өнөрөнд чи согтлоо. Ямар ч байсан санал гомдлоо хэлсэн. Бидний тал шийдээд өгөө сайн байна шүгчээ. Тэгээ одоо магначи ганцаар үгээ хэлээг үлдсэн шүү дээ. За. За би 2000 лавлахын шүүгч баяр магнаа байна. Тэгээд Юу гэнэ? тий оператор байна. Яг энэ өдөр би бол яг ажиллаа хийгээ сууж байсан. 10 жирийн ингэж хэлхийг сонссон болж идэм аа. Эхэр дачаатхын сацуу хундахтай архаа хөндөрч орхиод түүний богино банцтыг дээсс өглөө. Энэ шүүх тангим дотор яга банцлага балиар юм яриад байгаа юм бэ? Гүг би яг ингэж нэг эротик өгүүлэг яриад одоо ингэж яг байж исэн юм л да. Яг ажил дээр тэгсэн чинь манай ягтлан гэрэл цэцэг гаднаас ингэж яг нөгөө жавхлан одоо ингэж эргэчээд ирлээ. Баримт нь энэ байна гэд та нар мөнгө өгч өө гэд ингэж яг ороод ирсэн чинь би яг харж ясаа хажуудаг хажуугаар нь орж ирсэн тэр баримтыг булааж аваад утсан дээр ингэ уншуулсан. Би яг тэрийг яг хараа байж исэн хөө. Тэгэнгүүтээ надад мөнгөн аяа хадагтай бариад миний дүү энэ тухай хүнд битээ хэлээрээ. Их чинь чам тодорхой хэмжээний мөнгө өгнө гэж хахуулдах гэж оролцсон. За ойлгомжтой. За тэгэхээр хариуцагч тал ямар нэгэн санал гомдол байна уу? Үгүй эрх юм шүүгчээ би одоо юу хэлэх вэ? Тэр баримтыг би ямар авъя гэж авсан биш. Хулгайлж авсан биш. Хайчгаар нь кармалал хүү мэн тэгээд л уншуулаад аз таарчлаа л да. Тэр чи ямар гайтай аз вэ? Сайхан утлаа ярих юм аа. За одоо ингээд би та бүхэнд Уучлаарай шүүгчээ. Энд нэг хүн мэдүүлэг өгмөр байна гинэ оруулах уу? за харуул. Гүйцэтгэх. Манай талаас хүн байхгүй. Хин байдаг үү? Сайн байна уу? Үгүй жахаа. Сайн байна уу шүүгчээ? Сайн байна. Би нөгөө мэдүүлэг өгөхгүй л хүрээд ирлээ л дээ. Тэгээ эмнэлгээс шууд хүрээд ирсэн. Нөгөө нэг хүн би. За.
Явах уу? Болно болно. Явъя. Дээш өргөж би өглөө. Оо, хэлбайч. Хүш. Наад би ми чинь зүгээр юм уу? Зүгээр байгаас тээ. Биш. За, ярих уу? Яри. Сайн байна уу? Таны 2000 лавлах сонсож байна. Танд юугаар туслах вэ? За битээ донгосоо дээ. Би чамд туслах гэж байна. Оо тийш дээ. Яна уучлаарай шүүгчээ. Энэ нөгөө мэрэгжлийн өвч ингээ хөдлөөд идэв. За цааш нь яри. Тийм, тэгэхээр ийм байна. Ер нь бол би эмнэлэгт хэвтээд тэгээ манай байгууллагынхан мөнгө цуглуулад тэгээд энэ 100 сая төгрөгийг хоцсон байна. Тэгэхээр ер нь бодоод исэн чи их усүр нь бол надаас гаралтай байна. Тийм болохоор энэ бол миний мөнгө би мөнгө авъя. Аа? Юу яриад байгаа юм чи? Мөнгө авъя. Ямар мөнгө? Миний мөнгө. Бодтоо ер нь манай нөхөр арх хурж ирээд намайг зодоод би эмнэлэгт хэвтээгүйсэн бол та нар ингэж мөнгө цуглуулад 100 сая төгрөг хожихгүй байсан. Тэгэхээр энэ миний мөнгө байгаас тээ. Гү чи болооч. Бид нар одоо сэтгэл гаргаад мөнгө цуглуулад одоо чамайг иргэсэн буруу болчиход байгаа юм уу? Гү чи одоо юу яриад байгаа болооч? Йоо. Чи битээ хамаагүй ашигрын таазны шавар нураад байна. Та нар нэг 100 сая төгрөгөн дээр өстө ялаарчих юм байна тийм ээ. Нэртэйгээр нь чи тэр зодсон нөхрөөгөө дуудаад тэр. Нөхөрт чинь арх өгсөн найзын дуудаад тэр. Найзд нь арх зарсан дэлгүүрийн худалдагчийг дуудаад тэр. Тэр дэлгүүрт арх зарсан тэр компани хамаг ажилчдын дуудаад ирэж. Яах юм? Шүүе. За одоо би та бүхэнд шүүхийн тогтоол уншиж танилцуулнаа. Босдгоо. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйл 115 дугаар зүйлийн 2-ын 3 заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлдний хэрэгжихгүй болгож хариу үзэгч тавлуулах гинэн бил авагтай хажид түүнийхүү хажид авагтай цагаан санаа нарт 100 сая төгрөгийг нь өөрсдийнх нь дансанд өмч хэвээр үлдээсгүй. Юу вэ? Юу яриад байгаа ба? Нүгсүгэл зөвхөн паркор энэ төр хөлслөө энэ чинь сайн аюул сардал гарлаа шүү дээ энэ чинь. Ихэнх мөнгө нь би гаргацчих тэр мөнгө хаараас олж авах юм бэ? Бажаач! Бора хүртэл цаас юм шиг намар хүртэл хамар юм шиг сарны чимээ хотлаа хийдэггүй Эхри чамд ирлээ гэж сайхан шин чамайг